За бид нэр энэ 16 оны 12 сарын 1-ний өдөр Монгол улсын олон улсын гэрээг шинчлэн сайжруулж баталсан. Бас энэ дээр бол их хурлч өөрөө бас маш сэрэмж алдсан гэж бодож байна. Тиймдээч нэг ч гишүүн санал хэлэхгүй, асуулт асуухгүй баталсан. Гэтэл энэ одоо шинчлэн баталсан олон улсын гэрээ гэдэг маань одоо нуухыг авах гэж нүдийн сохлон хичээл болсон. 93 оны гэрээгээ дордуулчихсан. Эцэг болсон үндсэн хууль руугаа хэд хэдэн зүйл залтаар нулимчсан. Ийм гэрээ босол доо. Бас энэ олон улсын гэрээг шинжлэх эний бол ганц энэ засгийн газрын үед биш 15 онд ихэн тавигдж энэ баригдсан гэрээ юм. Яаж өөрчлөгдсөнийг бол мэдэхгүй. За 93 оны гэрээний амин сүнс бол альва 23 дахь зүйлд нь бол альва байгууллага албан тушаалтан олон улсын гэрээ байгуулж одоо хор хохирол учруулсан алдаатай гэрээ байгуулсан бол түүнийг улсын их хурл өөрөө буюу үндсэн хуулийн цэц одоо хүчингүй болгоно гэж байсан. Гэтэл энэ заалтыг авч хаяад нэгэсний цэцийн болон их хурлын эрхэнд халж байгаа үндсэн хуулиар олгоцсон. Тэгээд засгийн газрын гишүүн, засгийн газар өөрөөр хэлбэл гадаад харилцааны яам олон улсын хэм хэмжээний дагуу шийтгэр болчихсон. За энэ үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн байг вэ? Үндсэн хуулийн 25-ийн 1-15-д улсын хурлын засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын олон улсын гэрээг сойрхон батлах, цуслах гэж байгаа. Энэ заалтыг зөрчсөн. Нэгд. Хоёрдугаарт үндсэн хуулийн 66-гийн 1, 66-гийн 2-т үндсэн хуулийн цэцэнд Монгол улсын олон улсын гэрээ үндсэн хуульд нийцж байгаа эсэх талаар иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар буюу улсын их хурл, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын хүслээр хянан шийдвэрлэж дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна гэж. Энэ үндсэн хуулийн заалтыг зөрчил үндсэн хуулийн цэцгийн эрхэнд халдчихсан. За мөн засгийн газрын үйл ажиллагааг үндсэн хуулиар ерөнхийдөө заагаад өгчихсөн бүгд мэдж байгаа. Энд бол засгийн газрын чиглэлд 38-9-т Монгол улсын засгийн газар нь улсын хуралтай зөвсөлдсөж дараа нь сойрхон батлуулахаар Монгол улсын олон улсын гэрээ байгуулж хэрэгжүүлнэ гэж 38-9-д засгийн газрын үйл ажиллагааг тов тодорхой заасан байгаа. Гэтэл энэ болгон зүйл заалтыг бол зөрчсөн. Ингэхээр энэ шинжлэх бидний тэр батлуулсан гэж байгаа одоо бол хуучин гэрээг хүчингүй болгоог болохоор хуучин гэрээгээр явж байгаа л да. Энэ гэрээ маань бол маш их алдаатай болсон юмаа гэдэг хэлмээр. Үндсэндээ тэгээд үндсэн хуулийн 1-ийн 2 дугаар зүйл заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг хууль дэлгэх зарчмыг үндсэндээ алдагдуулсан ийм олон улсын шинжилэн одоо баталсан олон улсын гэрээ болсон л доо. Тэгэхээр энэ гэрээг бол хэрэгжүүлэхгүй хуучин 93 оны гэрээгээр явах ёстоймаа. Тэгэхээр энэ 93 оны гэрээг хүчингүй болохгүй байх ёстой гэжсэн саналыг бол хэлье. Асуулт гэхээс илүү. Бараг үг хэлчихлээ шүү дээ боловсруулан гişүн яа. За мөнгө хөргөл сайд яа хариулах уу? За. Мөнгө хөргөл сайд яа. За энэ засгийн газрын оруулж ирсэн 93 оны хуулийг хүчингүй болгох тухай улсын их хурлын энэ шийдвэр энэ хууль батлагдахгүй бол бид нар 93 оны олон улсын гэрээний нэг хуультай сая 2016 онд батлагдсан олон улсын гэрээний тухай бас нэг хуультай ийм л өд өмнө үзэгдээгүй юм болно л доо. Тэгэхээр хэрвээ энэ шинжилсэн найруулгыг янзлах хэрэгтэй юм а 16 оны хуулийг янзлах хэрэгтэй юм а гэж үзэж байгаа бол бараг 16 оны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулад энэ 93 оныхаа хуулийг цуцснараа цуслаад явсан илүү зөв тохиромжтой алхам болох бах уу. За дахиад энэ шинжилсэн хуулийн олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгыг 15 онд өргөн барьсан хууль. Дахиад энэ хуулийг хоёр улсын их хурал дамжаад бид нар байнгын хороодоор хилцээд явсан. Тэгээд энэ хуулийн хийхдээ үндсэн санаа нь бол өмнө тулгараад байсан техникийн хүндрэлүүдийг л засаж залруулах гэж л нэлээх дэлгэрэнгүй болгосон зүйл байна. Тэгээ энэ өмнө 22, 23 гээд
Хоёрхан залт дээр байсан зүйлийг 28 дугаар зүйл олон улсын гэрээний үйлчлэгийг дуусгар болгох. Энэ дотор их хурл ямар эрх үүрэгтэй оролцож, ямар гэрээг цуцалж байгаа, ямар гэрээг дуусгар болгож байгаа, юуг нь хүчингү болгож байгаа. 29 дугаар зүйл олон улсын цуцлах, олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэгийг төр зогсоох гэдэг. Энд их хурлын үүрэг функцийг тодорхой дуусгасан. Тэгээд 35 дугаар зүйл дээр хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг яаж туслах уу гэдэг энэ залтууд нь бүгд дэлгэрэнгүй байж байгаа маа. За тэгээд дээр нь мэдээж энэ үндсэн хуулийн залтууд байж байгаа юм. Их хурлын тухай өөрийнх нь хууль байж байгаа. За энэ бүгд хангалтгүй гэж үзэж байгаа ямар нэгэн 15-нд өргөн барьсан хууль хардл сэтэл төрүүлээд байгаа бол хэдүүлээ хамтарч суугаад хуулийн төсөлдөө хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад энэ асуудлыг залруулад явъя. Хоёр олон улсын гэрээний тухай хуультай л байж боломгүй байна. За би зочин танилцуулах. Тэгэхээр улсын хурлын гишүүн